За бүгдээрэнд өглөөний мэнд, оройны мэнд. За өнөөдөр Улаанбаатар хотод 2022 оны 5 сарын 17 8 цаг 54 минут болсон байна. Америкийн нэгдсэн улсын Бостон хотод 2022 оны 5 сарын 16-ны оройны 8 цаг 54 минут болсон байна. За санаатай байна. Ой цагийн зөрүүтэй газар очихоор энэ хот мод баяу хэлэх юм гээд амар юм уу? Окей, энд tid болж байна гэдэг. Яа, цагийн зөрүүтэй газар хэмээг гадаад явах гэж байгаа гэж бодсон чи хот баяу хэлээ. Бүрхий Монголда унчихгүй юу аа? Харин ядаж нэг Япон солонгос молонгос 1-2 цагийн зөрүүтэй газар байж олно доо ядаж Австралич нь 2 цагийн зөрүүтэй байдаг. Энд хөгжилтэй. За тэр яг өнөөдөр чаленжийн 3 дахь 7 хоног happiness challenge явуулж байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол энэ өнгөрсөн дугаараас хойш ямар аз жаргалыг мэдрэв хинээс эхлэх вэ? Аз жаргалыг мэдэрсэн тийм мэдрэмж байна уу? Байна. За. Би өнөөдөр өглөө нэг өчигдөр нэг юу 30 өдрийнхаа йога чиленжийг дуусгасан. Яг нэг дууссан чинь ингээд ардан гарч байгаа ингээд мэдрэмж нь аюу гоёсан. Өмнө би 2 удаа эхлэхдээ техниктэй нь 10 тоног, 2 дахь нь 20 тоног дээр нь яг чаргагүй нэг шалтгаантай болоод зогсооцсон байсан. Тэгээд гэсэн чинь яг 30 өдрөнд дуусчихсан ч амар гоёсан. Тэгээд өнөөдөр өглөө манай энд ойрхон байдаг нөхөдтэй хамт гадаа йога хийгээд анх удаа гадаа йога хийж үзсэн амар гоёсан. Тэр дундаа нэг парк дээр уулзаад чинь амар ойрхон 30 минутын зайтай амьдэрдэг охин байсан. Тэгээд тэр амар ойрхон амьдэрдэг нь алхаад 30 минутын зайтай. Амар ойрхон амьдэрдэг мэддэггүй. Тэгээд хамгийн нийтдээ юу гэж бит хоёр юу нэг багшийн йога хичээлийг яг нэг зэрэг 2020 оны 12 сард хоёулаа зэрэг эхлүүлсэн байхгүй юу? Яг 30 өдрийн чиленжийг. Би болохоор нөгөө ингээд дундаас нь хайц нөгөөч болохоор ингээд жил гараа ингээд одоо ингээд тасралтгүй яг тэр йога хийцаа. Тэгээд хоёулаа уулзчаал йога хийжсэн. Хоёулаа яг удаа чөлөөтэй юу явахгүй гэж хийжсэн. Чи хатын өөрөө хийд юм уу хүн багш тагд юм уу гэлсэн дагдаг гэсэн ямар хүн гадаад хүн гэл тэгэл тэгсэн би багшаа нэргэлсэн юу вэ би хоёул нэг багш шиг нэргэн шүү дээ. Тийм сэн тохиолдолсон. Тэгээд нэг асаргалтай юм гэвэл йога чиленжээ дуусгасан 2 тун гадаа йога хийж амар гоёсан 3 дахь нь сайн өнгөрсөн хагас сайн би бүр огт ажиллаа хийгээгүй 2 өдөр бүтэн амарсан. Гэсэн чинь амар гоёсан бүр ерөөсөн гэж хагас цэсэнд амраагүй амар унтцсан. Тэгээд албаар хийгээж их байсан ч гэсэндээ хийгээгүй. Зүгээр гадаалыг мэдэрсэн. Тийм. Гадуур тэнээд кино үзээд тэгээд ажил хийгээгүй. Ажил хийгээгүй дээ аз жаргал мэдрээд байдаг. За эгээгээр байна. За би өчигдөр ирсэн шүү дээ Улаанбаатараас. За 3 хоног нар салхинд гадаа сая манай улсын нээлтийн хараа болсон. Тэгээд бид нар нөө Чингис өрөө дээр байрлаад нэг гоё юм юу байсан шүү дээ. Нэг гэрт гал түлээд тэгээд гал дээр хоол хийгээд яг лаг дээр очсон байгаа юм шиг. Өглөө эрт босоод бас айгүй гоё тэр нөгөө урд ингээд дэнжтэйгөр нөгөө таруу маруу чинь зүгээр гашгаарч гөөж мөгээд л янз янз гоё байлаа. Тэнийг ажиргал мэдэрсэн юм нь юу байсан бэ гэхээр уг нь өөрийгөө айгүй сайн харуулна гэж бодож очсон. Тэгээ 3 хоногийн турш харуулж байгаа болохоор заримдаа амар ядарна, тэгээд амар салхи шороотой, заримдаа нартай ингээд янз бүрийн нөхцөл харуулж байгаа байхгүй юу. Тэгээ яг 1-2 хоногт болдог тэмцээнүүд бол харьцангуй богино болдог. Тэгээ саяны яг 3 дахь хоног дээр нь бодож байлаагүй юм. Яагаад ч ингээл амар олон хоног тий. Ингээл айгүй хэцүү байгаа юм шиг хэрнээ хүмүүс тэндээс амар ажиргалтай явж байгаа байхгүй юу. За дараагийн тэмцээн хийзээ гэхлээ. Тэгэхээр нөгөө нэг юу хэлээд байна вэ? Яг тийчка шиг нэг юмны ард гарчаа тий өөртөө гоё дүгнэлт хийгээд тэгээ нөгөө дараагийнхаа юмд одоо ингэндээ гэдэг тэр мэдрэмж одоо инспайр авч байгаа зүйл маань хүнд бас айгүй тийм ирч хүч өгдөг юм бэ. Тэгээ би оройн оожтой очиод wine цэжтэй хоёлаа нөгөө world wine ороод тэгж яхад бас айгүй гоё байсан. Баярлалаа оожидоо. Зүгээрээ уяндаа жамдраарай. Тэгэхээр айгүйх нөгөө юуны happy family-ийнхаа төслийн тухай яриад тэгээ зөндөө олон сэдвүүдээр яриад
ойр тэгж хоёлаа нүр дүрээ харж цуугаад. Тэр бас их гоё байсан. Харин тийм. За тэгээ үргэлжлэх юм бол дараа нь гаяа ирээд гэд үргэлжлэж бас болно. Би цааш нь ярих юм уу яах юм гэж үгүй. За Гайгаар байна. Сэргэлтэй юм боллоо. Сурмас наадмаас жингээ босоод ирдэг. Тэгэхээр нааш нүдээ контроллоо уушлаараа тэгээс бод. За. Өнгөрсөн санд ээж золоо хүргээ ах тэгээ идэвхтүүдээ бид нэг цуслан дээр очиж ирсэн. Тэгээд тэр нөгөө сүгнэрийн голын иргэдээр ээжтэйгээ хүүтэйгээ үгүй Монголын чимээ сонсоод дээш харш наранд хөвтөлгүй юм жаргалтай л одоо нэг тэрнээс илүү жаргал гэж юу байх вэ гэдэг шиг сайхан байлаа. Тэгээд хэвчиж явах бүр аягүй сайхан жаргалтай байлаа. Тэгээд би ч нөгөө нэг тийм байглаас амар энерги авдаг хүн штэ. Уул уус тэр голын чимээ байгаль мод бүгдийг ингээ харахаар би бүр ингээд цээж дөрөн амьсгалаад миний ингээл ирч энерги нөгөө нэг ундардгүй ирч энерги чи дүүрчгтэй. Тэгээ сая дүүргээд ирсэн байгаа. Тэр их маш их аз жаргалтай зөвл өнгөрсөн 7 хоногт боллоо. Агаарт гарсан байгаль маань энерги нөхсөн маань. Тэгээд бид нар бол хөдөө лагер магаар яваал ирэхээр ч бүр ядраад бишүүхэн усанд ороод унти гэж боддог байтал гаягийн нөө ирч хүчин дүүрсэн учраас Египтийг дуудахад нүрэ будаад гарч ирсэн байдий. Харин тий дүнгэж орж ирэл ээж идлэл бүрээ дээрэж гээл тэгэхээр нэсэ гясан дарал гяс нэр бодолыг хэлсэж ээж намайг үгүй энэ мөр гарна орноос нүд ам сонгогноо гэж шаалаа. Тэс би бүр юу вэ бүр баг энгийн нүүр бодож үсэн амжилтаасаа жилийн хурданд 30 минутын бүх юм амжилтаа гараад зөөсөн. Тэгээд ингээл амар цаглаг атсан чинь нэг жаа тийм байсан мэт юм аа. Үргэлжлэлийг та хоёр өөрсдөө ярина. За гая энэ зоолшгаар юу вэ? Юу тэ таны вэ? Тэ өнгөрсөн 7 хоногт гоё аз жаргалтай юм тохиолдсон зүйл байна уу? За юу вэ? Эсвэл сайн хийж байгаа. Бислол хийж байгаа тий. Вау, ямар гоё. Өчигдөр нөгөө зул өргөх ясталд явсан уу? Тэгсэн. Ямар байсан? Тэрийг аваалцаарай. За тэн дээр ач ямар байсан? Юу харсан үзсэн? Таалагдчих. Таалагдсан. Нөгөө ахлаханта өстэй хийя гэж хэлсэн. Тэгээд бичлэг үзээ. Ямар гоё юм. Өслөөс гоё лээ. Ямар яагаад? Гоё байсан. Харин өчигдөр би тэгээд нөгөө нэг зул өргөх ясалт явсан. Тэгээд нөө бясалгал хийсэн. Тэгээд бясалгалыг яг тархинд үйлчлэх нөлөө талаас нь яг тархи судлаач хүмүүс лекц орсон. Тэгээд нөө шинжлэх ухаан болон шашин аль альных нь бүгдээрээ нэгдэж хийж байгаа ивентээс Sky Resort зохион байгуулагдсан бүгдээр гоё. Тэгээд яг бясалгал хийснээр яг нэг шашинлаг талаасаа биш, спиритуал талаасаа биш, хүний тархины үйл ажиллагаанд хэрхэн яаж нөлөөлдөг гэдэг талаар нь тархи судлаач дорж хинглээ. Халамжлуу ханд гэлөө нэг залуу байлаа. Тэр залуугаас лекц сонсон. Үнэхээр сонирхолтой гоё юу байсан. Тэгээд нэг жижигээс бичлэг хийсэн байгаа явуулна заа Тижкаар. Тэр Тижкад маш их хэрэгтэй байгаа юм лээ. Тижкаар бяцлаглаа үргэлжлүүл сайн хийгээрэй. Тэгээд зул өргөх ясал нь болсон. Тэгээд өмнө гадаа зохион байгуулагдаад юм том зул ингээ хөөрөгдөг штэ. Хөөрөгдөг байсан штэ. Тэгээд энэ удаа тэгж гадаа олон хүн юу авах боломжгүй байгаад юу яасан. Өчигдөр чи нэг бурхан багшийн ихтөөцсөн өдөр гэдэг нь болсон юм байна. Тэрэн дээр нь ямар өдөр вэ гэхээр Буддагийн төрсөн гэгээрсэн нас барсан 3 өдрөнд давхцаж идэв юм байна. 2546 жилийн өмнө гэсэн баха. Тэгээд тэр 3 өдрөнд давхцдаг гинэ. Төрсөн үгсэн тэгээд гэгээрсэн өдөр ингээд. Тэгээд тэр гадаа юм Sky Resort-ийн том талбай дээр тэр хүмүүс юу зохион байгуулсан бэ гэсэн чи яг тэр 3 ийм нэг дүр байд юм л да. Бид нар нэг юунд явж хахад Тижка санаж байна. Лаос явж хад нэг сони ингээ хөвтчихсэн. Амар том. Амар том ингээ хөвтчихэд. Тэр чинь Буддагийн
нас орохтаа тэгээ хөвчээсэн юм байна шүү дээ. Тийм үү? Тийм гинэ. Би бүр ингээ хүмүүсийн тэрийг ингээ амар сүсэглээл бүр ингээ захгүй нэг хүн ингээ тэрийг хөвтсөн гараа ингээ. Тэгээд гайхсан чинь тэр бидний явсан цэцэрлэг түрээлэн ч угаасаа буддагийн цэцэрлэг түрээлэн байсан. Тэгээд тэр нирван дүрийг олно гэж нэрлэдэг юм байна. Тэгэхдээ ингээ хөвтөж байгаа нас орсон юм байна л да. Тэгээд тэр дүрийг нь болон анх нөгөө төрсөн дүрийг нь тэгээд гэгэрсэн дүр нь болохоор ингээд нэг юм буддаа гэхээр бидний төсөөлд нэг юм юунууд байдаг шүү дээ. Сүвнэрүүд эдгээр ингээд завлаа суугаад ингэсэн гэц хэвлээ орчимдоо нэг ингээд гараа барьцсан. Ийм дүр байдаг шүү дээ. Тэр гурван дүрийг нь ингээд гадаа лагаар ингэж бүтээгээд лагаар зулаар ингэж бүтээгээд тэрийг асаагаад тэгээд нөө дроноор дээрээс нь ингэж харуулад яг лайваар дотор сууж байгаа юм тий. Тэгээд ингээд дараалалаар нь ингэж явуулаад тэгээд тэрний надад хамгийн гоё сэтгэл төрсэн таалагдсан юм нь юу гэхээр зохион байгуулалтанд үнэхээр гоё болсон. Тэгээд сайн дураараа дандаа жоохон хүүхдүүд очиж ажилласан байлээ. Тэгээд тэдний үйлчлэгээ, тэдний сэтгэл гаргасан байдал бүр үнэхээр сэтгэл төрсэн. Тэгэл бүр одоо ингээ яах вэ? Одоо бид нар нэг ивент очоор одоо ингээ яах юм болч гэдэг юм уу те? Одоо хайчих юм болч гэдэг юм. Ерөөсөө тийм төөрөгдөл байхгүй. Тэр олон хүмүүсийн чинь бүр ингээ амар олон сайн дураараа ингээ зохион байгуулаад. Үнэхээр гоё. Бас одоо та ингэрээ тэгэрээ ядчил бидний хажууд ингээд золноод ингээд тавьсан. Тэгээд бид нар ингээд зулаа асаахад шууд нөгөө нэг юм асаагаар авчраад хажууд өгөөд бид нараар ингээд асаалгаад ингээд явж байгаа байхгүй юу? Тэр бүх зохион байгуулалт нь үнэхээр гоё байсан. Тэгээд тэрэн дээр очиж бясалгал хийгээд зул өргөөд бас аз жаргал амар амгалан мэдэрсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт миний хувьд би нөгөө нэг манай нөгөө нөхөр ирсэн байсан болохоор ямар нэг айдлаар болцоонд явмаар санагдаад байсан. Гэхдээ ерөөсөө цаг гараагүй. Ерөөсөө ингэж амжилтлаг болохгүй гэдэг шүү дээ тий. Тэгээд одоо угаасаа ингэ буцах төхөөддөг яах вэ гэдсэн чинь гая нэг найзын даа чанаагүй юу. Тэгээд бид хоёр хүргэж өгөөгүй юу. Тэгээд гаяг хүргэж өгнө гэ орой гарахт би хамт гараад тэгээд бид хоёр нөө юу орсон. Хүлээ. Салам гэд night club байт юм байлээ. Тийш орсон. Night юм уу? Night club байна. Night club юм уу, lounge юм уу яг юу гэдэг ямар ч гэсэн ингээд битэрийг ороход амьд хөгжим ингээд тоглоод дуулж исэн бохгүй юу. Тэгээд битэр ингээд зүгээр л нөө чамайг хүргэчихгүй явсан шүү дээ. Нүрээш будаагүй зүгээр гэрийнхээ хувцастай. Тэгээд яг хоёулаа оруулахад үүдэн дээрээс нь хөгöd гаргах юм биш байгаа. За юу ч ороод үзье гэдгсэн чи оруулсан баггүй. Тэгээ ороод жоох юм идчихээ жоох юм ууж байгаа. Тэгээд яг амьд хөгжимтэй ингээд хүмүүс ирээд дуулаад тэр нь амар гоё байсан. Тэгээд за гарыдаа одоо оройтчлаа гэж гарсан чи нөгөө амьд хөгжимтэй дуулж исэн газар нь ингээд гинт гэрлэн унтраад юм night club болоод тэгээд үлдсэн. Тэр их гоё байсан. Тэгээд бас дахиад санамсаргүйгээр нөө таадаг бүгдээр ингээд цэслэн явуулчаад тэгээ байжсэн чинь эгээ ирээд те бас ингээд гэртээ ингээд нөө юу ажилласан. Эморчсэн бохгүй юу? Бүр ингээ усанд ч ормооргүй санагдаад нүрээч будмааргүй санагдаад эмороод бичсэн чигээ ирээд хоёлаа газ гараад нэг хэлгүүр орчоод ирээ гэдгсэн. Тэгээд гадаа гоё байсан болохоор за нэг жоохон алхангаа гэ машинтай явахгүй гэж зөрсөөр байгаад машингүй гараад жоохон алхаад автобусанд суугаад явсан чинь бид хоёр замдаа нэг автобусанд саатаад 120 буудлын дээр уртлын автобус руу сууг гэдгчдэг байхгүй юу. Тэгээ уртлын автобус руу суунгаа бид хоёр за наадам центрээр ороод үзээд тэнэг хөгжмийн дэлгүүр авах гэсэн. Тэгсэн чи тэр наадам центрт нь байгаагүй. Тэгсэн чи гэнт шууд хальтраад World Wine ороод санамсаргүйгээр гоё болцоо олсон байдгийг тэр. Тэр нөхөртөөгөө бодохгой чадахгүй байсан болцоогоо эгээтэй хийсэн байдгийг. Ямар ч төлөвлөлтгүй байсан гоё ирсэн. Ороо хүн биш үү? Яа тийм үү? Ихтлгүүр жаргаагүй шууд World Wine. Ороогүй. Яг шууд тэр автобус сатаад тэр World Wine орсон. Тийм, плана шууд ивдэл. Тэгээд гоёсэн wine уугаад тэгээд хоорондоо ярьсуугаад тэгэхэд бас нэг нөгөө хүнжин ингээд гоё өөртөө ихтгэлтэй гаргаар идчихтэй гоёж моёад нүрээ будаад үсмсээ янзлаа. Тэгээ гарах юм бол уул нь амар гоё авах гэдэг. Гэсэн чи яасан битээр дахиад ерөөс огт нүрээч будаагүй үсээч янзлаагүй зүгээр гарч яваад орсон. Тэгээд гая оройн нэрээд хоёрыг голоод тэр тэгтээ амар их ажил амжуулсан юм биш үү нэрээ. Шууд ирээл хичээлээ орчоод тэгээд
нөө шөнийн 15 гэдгийг ч ерөөсөө мэдээгүй байсан. Ирсэн чинь баясаа яраад хүү 15 юм биш өнөөдөр сум гаргуул айгу сайн гэж юм. Тэгэхээр нь талбайраа гаргаж нэг дөрвөн сум гаргая гэж гарсан чинь манайхан бөөнөрөө цугалтсан тэнд бэлтгэл хийж таараад тэгээд тэрнээсээ ирээд нөгөө гитарын сургалт өргөжлээд орж исэн. Тэгээд гитарын дээр очсон нөгөө нэг охин маань хотоос укулеле загсан байхгүй. Тэгээд тэрийг авахгүй бид хоёр явж байгаа талтараад манай найз төвд ажилдаа явж байгаа гэхээр найздаа захичаад тэгсэн чинь тэр укулеле нэрсэн чинь манай тэр охины баярлж байгаа гэж би тэгээд бодож ялээ бид нар бас ингээд хүүхэд тахта нэг гоё юм авахаараа ингэж харилдаг гэсэн бүр ингээд өсрөөл алгаа ташаал бүрстэй ингээд нөгөө догтлоо одоо миний гитар яг одоо ирж байгаа юм нөгөө би залгасан чинь манай найз одоо яг нөгөө постэр орж ийн постэр орж ийн гинэ гэж гисэн сандлаасаа босчоод өсрээ тэрүүгээр гүүгээл тэгээд одоо гараад иргэнэ гэдгсэн чи өстө вау гэж гарчгүйгээл амар хөөрхөн тэгээд тэр охин бүр амар сурах ирмэлцлэлтэй гитар нэрээгүй байхад барилтуудаа өчигдөр чэйжилсэн ирж байгаа байхгүй юу. Тэгээ чи яаж ингэж барилтуудаа чэйжилсэн гэж амар хөөрхөн. Би ингээд картонын цаасан дээр ингээд 4-6-аас зурж угаад тэгээ тэрийг ингээд бариад тогтоосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хичээл зүтгэл гаргаж байгаа юм амар сурж байгаа шүү дээ. Тэгээд өчигдөр бид нар нөгөө бусад хүүхдүүдтэй гоё жишээ алгаад харж байна. Ийм гоё хичээл зүтгэл бас гаргаж одоо хүн заавал ингээд гитартай л олчоод сурна гэж бодох хэрэггүй гэд. Тэгээ тэр охины баярлж байгааг харсан чинь би өөрөө гитар авч байгаа юм шиг бүр ингээд огтлоод байсан. Айгуу гоё байсан. Тийм тий ямар мундаг юм. Тийм бүр ингээд тест өсрээд баярлал алгаа ташаад бүр амар хөөрхөн. Тэгээ ээж нь ч гэсэндээ миний охин өстө сурах гээд байгаа класс гитарын загчийг надад гитар загсан байсан байхгүй. Тийм өчигдөр тийм гоё байсан. За ярьсан шүү дээ тий. Өнгөрсөн цагийн үед зөндөө олон чаленжуудтай. Тийм. Тэгээ эх 7 хоногт нөгөө юуны одоо өсвөрийн авраг болох гэж байгаа байхгүй юу. Тэгээ би манай хоёр охин ч нөө коронавигоос болоод баг 3 жил харавсангүй шүү дээ. Тэгээд одоо анхны улсын тэмцээнд бас нэг оруулж үзүүлмээр. Яг тэгвэл орон нутгад харуулж байгаа л яг улсын наадам болох гэсэн улсын бай нөгөө тэмцээнд явах гэсэн чинь корона гараад хоригдсон. Тэгээ одоо энэ жил ямар ч исэн хүүхдүүдээ гоё улсын тэмцээнд оруулж үзүүлмээр санагдаад эх 7 хоногт энэ хоёроо авч явна. Тэгээ энэ хоёр одоо баярлж ирэх юм уу? Эсвэл бүр нөгөө гундаж ирэх юм уу мэдгүй. Зарим тохиолдолд нөгөө тэмцээн ингээл удаан болоод амар ядраад боддоо шүү дээ. Юуны төлөө яах ч ингэж зогсож байгаа юм. Тэгээд нөгөө юугаа одоо спортын цол авааг байхад амар харамсмаар тэр чинь 32 он шүү дээ тий. Тэнгүүт ингээл 31 оноод буучгараа бүр сэтгэлээр унаал ёо өстэй нэг 32 онч болдгоо юм бах та. Аах бас нөгөө дид мастер болоог байх та 29 ончоод буун ганцхан сум штэ гэдэг амар харамсаа. Тэгээ нөгөө сурын спорт чи яг л ганц сумаар л бас нэг айгүй юм шийдэгддэг. Тэгэхээр хүүхдүүдэд ч гэсэн бас тий нөгөө энэ алдаа оноо уналт бас айгүй их зүйлийг заадаг гоё төвчээртэй болгодог. Тэгээ энэ хоёрыг би бас харуулах гад ямар ч нэг улсын тэмцээнд ороод үзье л гэж бодоод байна. Яалтчгүй спорт юм болохоор спорт ч бүгд л тэгдэг шүү дээ. Ганц оноо, ганц бөмбөг, таал бөмбөгөөр хожигдох тэр зам медалийн төлөв тоглолт. Бүр гондмоор ч юм шиг, шантармаар ч юм шиг. Өчигдөр нэг найз маань тэнд нөө зураг авч явж таарсан юм байна л да. Тэгсэн чинь миний тэр нөгөө салхинд хийсэж байгаа зургийг аваад над руу явуулж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд нэг шороо босцсон. Би баг нуус сувтайгаа тэнд хийсээд малгаад болохоо ингээд дараад яг нэг босон дээр бүр амар ингэж хой эргээд. Тэгээ тэр үе маань ингээд баримтжуулаад яваацсан байлээ. Тэрийгээ би бас удахгүй ороод айгүй гоё зураг болсон байлээ. Яг хүмүүс ингээд хүнийг харахтаа бод ингэнийх гоё ямар ч салхигүй харуулж зогсож ирсэн юм шиг боддог. Би тэгээ энэ ястаа дурсгалтай гоё зураг байна. Би яг тэр босон дээр дөрөвсөн дөрүүлэнгийн наасчаад бүр өө чаавс гэж буужсэн. Би тэгээд энэ ястаа дурсгалтай зураг даарсан байх шүү. Гэм найзраг болчихлоо. Өстө гоё байлаа энэ 7 хоногийн үед бол бас зөндөө олон тэгээд одосон, баярлсан, оожигтэй буу халсан, гаяатаа уулзсан, гаягийн хүүхдийг эхлүүлсэн. Гайг хөхт бүр нэр амар яриа тэр бүрстэ ингээл хөндлөнгөөс харчаад тэр холоос яриад байгаа юм чи. Энэ намайг хажим ярих гэж ингээл хараал гэж. Яг ингээд хүн харангуут зинэг. Тэг бүр яриад байгаа ч юу гэх юм бэ? Ярьж өгч байгаа юм аа. Гой 7 хоног байлаа. Энэ 7 хоног бас бүр гой 7 хоног болох байх гэж бодож байна. За гайг нэмж хэлэх юм байна. Нэмж хэлэх юм уу? Одоо ямар нэг явах төхөөд тэгээд явах гэсэн чинь нөгөө нэг амжуулах хэвээр ажлуудаа.
гүйц дамжуулаагүй байдаг. Дээрс нөгөө надад одоо тийм хүслээ, ийм хүслээ гэж хожиж яриад сууж байгаа байхгүй. Би одоо ингэ та ирээл миний өстө хамаг ажлыг харцсан. Би ийм ажил амжуулах хэрэгтэй гэж хоороо дараа сууж байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр ажиг дээр бас гадар зөндөө ажил амжуулна. Маргааш зөндөө ажил амжуулна. Хоног хугацаа их бага болцсон учраас ажлуудаа их амжуулах болохгүй тийм. Тэгээд мэдээж нөгөө нэг өнгөрсөн 7 хоногт ярьжсэн шиг нөгөө нэг битээр спиннинг юунд явж байгаа, аэробикт явж байгаа. Тэгээд өглөө тэр бүр өнгөрсөн 7 хоногоос ахгуулаад нөгөө хоолтой болсон. Тэгээд хоолтой болсон чи битээр бас хөвжөлтэй юм их болж байгаа. Өглөө нааш ирж идэх байхгүй гэсэн би золоос чигдэр идэх байхгүй. Бид нар нөгөө кебаб авч идсэн шүү дээ. Гэсэн чинь залууч өчтөр кебаб идсэн үү гэсэн чинь жоохон л гэдэг чинь үгүй яагаад идсэн бэ гэсэн чинь арга харин жоохон өгөөд гэдэг чинь тэгэхээр түл барги ах дуурлна яа залууд ингэ дэлгэнтэй ахт нь кебаб өчч чам гэсэн. Үгүй тэр чинь жоох штэ. Юу гэсэн чинь ихчээсэн багчээсэн өмгөө штэ чи идсэн байж штэ гэсэн чинь тэр чинь хоолноос өөр штэ хоол биш штэ. Тэгээ бид хоол модон дээрээс их хоол мол барьж байгаа учраас бас их хөвжөлтэй юмнууд их тохиолдож байгаа. Тэгээд өсөө мэдээж гаргаж байгаа учраас стресс байхгүй сайхан байгаа. Өчтөр орой бид нөгөө нэг Sky Resort-оос руу явж явах зам нөгөө нэг стресс төрөлнгийн тэнд амар юу үнэртэй шорлог үнэртэй нөгөө шорлог ингээл амар хиншүү болоод үнэртэй штэ. Нэг тийм уулын зам дагуу нэг юм жижиг шорлогнууд байдаг. Тэгээ бүр ингээл амар үнэртэйс залуу ямар гоё юм аа гэж хэлцээхгүй. Тэгээд цагаас хоцорч явж исэн болохоор тэр чигээр явсан. Буцсан чи нөгөө шорлогнууд чи байж исэн. Тэгэхээр яг залууч идэхийг үсэж тэгээд. Тэгээ шорлог идсэн юм уу? Тэгээд шаардыг авчиад машин тарч чи тэгээд тэгтэмтэй байгаа штэ зүгээр үү гэсэн чи. Чи бүр шөнөөрөө шорлог идсэн юм уу? Чи ингэж баг алахгүй. Яа чи идсэн юм уу? Яага юу ч идсэн жоохон гэж идэг ямар сони. Тэр портер гэдэг. Зөө залчин. Жоохон гинэ. За шорлог нь гоё байсан уу залуу? Хүмүүс нөгөө болохгүй гэдэг юм хийхээр амар бас аж аргал мэдрээд идэв юм шүү. Тэрэнд бол амар аж аргалыг мэдэрч идсэн. Яг харсан. Зарлалт гоё юмсан шүү. Харин амар үнэртэй гонготой авсан чинь бүр ингээд. Хидээч гэдэг үнэртэйсэн. Чэташ мах шороосон мах идэх таад. Зүгээр штэ тий. Нууцсан байсан тий болно. За хэдүүлээ яриага дуусах уу? Хэдүүлээ нөгөө уул руу явах төлөвлөгөөг нэг яриарай. Цаг Энэ дараагийн 7 хоногийн хагас хугацаанд боломжтой юм шиг байлаа шүү. Гаяа бодорой. Үгүй юу ч яриаг л дээ. Харин тийм боломж байхаар юм байна гэж харж байна. Тэгээ ярилцахгүй. За. Ингээд хаяа нэг хоб бацчихаар сайхан шүү. Одоо тэж ганттай бол бид нэр энүүгээр л ярьж шүү. Бусдаар бол цаг гарахгүй. Харин тийм ерөөсөө ярьж. Би нэр 5 дахь өдөр бас шоу яг биш юм байна. Бас энд дэм хоёр уулзаад бид гурав эхлээд нөө MIT-ийн кампус орж үзээд нэг MIT зурдаг. Тэгээд MIT-ийн кампус орж үзээд дотор нь намын тамгасан бүгдийг үзэж явж байгаа. Тэгээд гараад бид гурав хятад хоол идээд тэгээ үргэлжлүүлээд ярьж бууж суугаад тэгээ бүршүнэлтэй суугаад MIT сая тийч MIT гэсэн миний санаатыг инээд юм орчих. Хүмүүс ч аягүй хийгдэм штэ. Би ингээд лэнснэстэй гадар ингээд ер нь ингээд уулзал юм чинь ингээд өвти л хийх байхгүй. Тэгээд өвти гэдэг юу юм бол тээ. Бас асууж оnig болчих гээд байгаа юм болов гэж бодохгүйгээр би зүгээр шууд өвти гэж ер нь юу юм гэсэн чинь ориод толгой юм байна штэ. Би тэрийг мэдгүй өвти л гэж өвти л хүмүүс амар сүртэй системээрээс ойлгох юм. Яг тэр MIT-с орж ирлээ. Чи ганцаар мэдхгүйс аахгүй дээ. Тэгэ гаяа мөрөглөө. Хатны оцсон тэр хараа. Тэгээ тэр асууж.
Миний Бичка наажиг эцэг хараараа зөөр авсан шүү дээ. Аж надрын явуулаарай те. Сэлээ нөгөө боргийн нэг гал нь штэ. Аха. Яасан. Аха. Аач асан дээр. За Ачи баярлалаа. миний үсэн тэр явуулаа. За тэгээд би нусраач явуулъя. Тийм ээ. Тэгшээдээ бас гоё нанд юм үзүүлэх гэдэг шүү дээ. Тийм надад хариу үзүүлгээд. Бичка чамд юу ч өгөөгүй. Би чамдаа Нэр энэ би очиж зоолошкатай хамт. Оо Яасан надад уцгал хэрэгтэй байна оо гинэ. Оо тийчка минь. Би чамайг энийг авах уу гэсэн чи өөрөө энэ хэрэггүй гэдэг шүү. Би зэнгсэн аахгүй юу? Би чамдаа мөгөө үзтээ. Жижигка чамд юм өгөөгүй бас. Надад уцгал хэрэгтэй байна оо гин. Тэгвэл би чамдаа Яваа. Золошка чи энэ цагаан энэ кейсийг авах уу? Тэр ацаа хийж явах. Миний дөрөвтэй. Авах уу? Тэр ацаа хийж явах ш. уцтайгаа иж болно шүү дээ. Харин эсэн яг гэсэн юм. За. чи хорхоо дараанд орж тайд ижгээ би чинсэн дөр шүү. Чи утас авч өгдөө. Биш. За. Бичка нэрээ яантай нэг холбогдорой. Цаад чи нэг пакэж явуулна гэсэн. Тэр дотор нь хамт хийчих юм уу? Энэ нэг шуудангаар явуулж байгаа юм. Батарейтай гэдэг. Окей. Харин эс нэг тийм эс боцод хэрэгтэй наа. Габоц хэрэгтэй. Би чамд энэ утсыг өгье юу заяа. Манай хүүхдийг хардаа ингээд гадаад тоглох. Ийм бараан царай. Ацаа хийгээ. Шар хүн ийм юм биш ард юм байна. Би чамд энэ утсыг ингээ кейстэй бэлгэлээ заяа. Чиний төсөө өдрийг бэлэг шүү. Би бакагаас айгаад байна. Чи камернаас гараа ямар амар яг мангас шиг харагдчих. Энэ харалтай харин ийм шар хүн ингэж борлдсон байна гадаа хийсгээр юм. Би айгаад байна. Тэр ийм бор. За хэвэл яриад дуусгая. Цаг хэцүүдлээ. Бүгдээрэнд нь баярлалаа. Дараа 7 хоногт илүү гоё аз жаргалуудыг мэдрээд мэдрэмжүүдээ хуваалцаарай. Баяртай. Ажиглал эрэлт.